Болж байгаа үйл процесстэй холбоотой нэг үг хэлэх хэрэгтэй. За оюутлоготой холбоотой бухимдсан иргэдийн үзэл бодлоо илэрхийлж талбай дээр жагсаж байна. За цагаан ад дээр очиж бас зам алсан эсэргүүцлээ илэрхийлсэн үйлдэлүүд сүүлийн 7 хоног гарлаа. Энэ асуудлаа шийдэхгүй байгаа бухимдсан иргэдийн цохирсон үйлдэл шүү дээ. Бухимдж байгаа иргэдээ буруутгахын оронд асуудлаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Улсын хурлаас шийдлийг гаргаад 120 дугаар тогтоол баталж өгсөн. Эсэргүүцээ дэрэн гот нэг 5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээлээгээд үсрээд бүгдээрээ гарч ирээд ярьж ин л та. Тэр хүмүүс 115 тэрбум төгрөгийн зээлийн хүүг бас давхар ярих хэрэгтэй шүү дээ. 120 дугаар тогтоол батлагдсанаас хойш 7 сар өнгөрсөн байх шүү. Зээлийн хүүд нь 3 их 80 төгрөг оюу толгой Рио Тинто төлөхөр болоод байгаа. 3 их 80 төгрөг. Энийг ярихгүй мó тэгээд ард түмэн шийдэл нэгж байгаа байхгүй юу? Шийдлэл нэгж шít. Бухимдахгүй яах юм? Тэр хүмүүсийн өмч шít. Иргэд нэг уулуурхаг эсэргүүцээд байгаа юм биш шít. Хөгжил авч ирдгүү, өрөнд оруулдаг, хариуцлагагүй, ашиг нь ирдэггүй, ил тод биш, тайлагналаа хийдэггүй, харилцан ашиггүй энэ тогтолцоог л эсэргүүцээд байгаа байхгүй юу? Тэгээ эцэстээ явсаар хагаад бухимдсан иргэдийн буруу болж таарахгүй шүү. За тэгээд сая оюу толгой урайлаг гаргасан чи Эрдэнэс оюу толгой бас өсөрж очиод 2 цагийн дараа бас нэг мэдээлэл гаргаж байна. За нөгөө 2 оюу толгой болон Эрдэнэс оюу толгой гаргасан мэдээллийг харьцуулаад сарсан чинь нэг хүн бичсэн юм шиг юм гарч ирж шít. Тэгээ бүр гайхаад хиймэл оюуны шинжилгээ гэж үзлээ. Тэгсэн чинь 2 мэдээллийн агуулга, бүтэц, үг хэллэг, өнгө аяс маш өндөр түвшинд ойролцоогоос 90-95% төстэй байна гэд хиймэл оюуны дүгнэлт гарч байна. За нэг ноорог, нэг PR баг эсвэл нэг зохиогчоос боловсруулагдсан байх магадлал 85-аас 95% гэж хиймэл оюун дүгнэж шүү. За энийг сонсож байгаа залуучууд та нар оюу толгоон мэдэгдэл Эрдэнэс оюу толгоон гаргасан уриалгыг ингээд хиймэл оюунаар өөрсдөө уншуулад үзээрэй. Уул нэг шин захирал томлогдсон. Улсын хурлын гишүүнээс чинь бараг хэд дахин өндөр цалин авдаг ажил шүү дээ. Өнөөдөр Монгол улсад хамгийн үн цэнтэй компани бол 12 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа Эрдэнэс оюу толгой шүү дээ. Оюу толгой 34, 12 тэрбум доллараар JP Morgan нэлсэн байгаа шүү. Тэгэхээр ийм хариуцлагатай үйлдэл гаргамаар байна. 2013-аас 2020 оны хооронд оюу толгой дээр 365 сая долларын акц тавьсан байгаа. Бүгд маргаантаа 13 оноос хойш 20 оны хооронд бүх татварууд бүгдээрээ маргаантаа арбитрийн шийдвэр хүлээгээл байж байгаа ийм л нөхцөлтэй байдалтай байгаа шүү дээ. Татвартай холбоо л доо. Дөнгөж 21-ээс 22 онд Монгол улсын татварын албанаас дахиад 465 сая долларын татварын акц оюу толгой дээр тавьсан байна. Татварын маргаангүй нэг ч татвар оюу толгой дээр байхгүй шүү дээ. Ийм л нөхцөл байдалтай байгаа байхгүй юу? Энийг шийдээч. Ажлын хэсгийг ахалж байгаа одоо инхвэр сайд 120 дугаар тогтоол унших хэрэгтэй. Улирал тутам эдийн засгийн байнгын хороонд ирж тайлагнаа тавина гэж 120 дугаар тогтоол дээр цагаан дээр хараар бичсэн байгаа шүү. Одоо энэ хаврын чуулгандаа багтаж инхвэр сайд ажлын ахлагчийн хувьд эдийн засгийн байнгын хороонд ирж тайлагнаа тавих хэрэгтэй. Энийг бас ард түмэн хүлээж байгаа шүү. Тэгээ сая Монголын татварын албанаас баталгаажууллаа шүү дээ. 13 оноос хойш оюу толгой үйлдвэрлэлээ явуулж орлого олж эхлэхээс хойших нэг ч жил маргаангүй жил байхгүй байхгүй юу? Одоо хүртэл нэг ч жилийн татварын маргаан эцэлэгдээгүй өнөөдөр хүрч байгаа. Бүгд арбитр дээр очсон. Авахгүй нь ойлгомжтгүй. Гэхдээ оюу толгой компани тэр татварын төлцсөн юм шиг PR медиа хийж болохгүй байхгүй юу? Монголын татвар руу шилжүүлсэн тэр мөнгө арбитрийн шийдвэр эцэлэгдэжээж Монголын талд очих уугүй юу гэдг нь шийдэгдэнэ гэсэн үг. Тэрийг Монгол Улсын засгийн газар бас эцсийн шийдвэр гартал үрж болохгүй мөнгө байхгүй юу? 100% буцаагдчих болох арбитрийн шийдвэр гарч магадгүй ийм мөнгө явж байгаа.